Кино үзтээ орой мэндийг хүргэе. Дуэйн Джонсны пенүүд байна уу? Өнөөдөр тэрний бас нэгэн гайхалтай киног оруулах болно. Сан Андреас. Тэр өөрийнхөө хүүхдүүдийг аварч чадах уу? Их нэртэйг зүг яваад. Бид Лос Анжелес хотоос хойш 16 км зайд оршихсан Фернандо хүндийн үзмжийг толдон эхэлнэ. Зам дээр залуу бүсгүй Натал ганцаараа машин жолоодож явах бөгөөд гинэт хөрсний аимшигт нуралт болж чулууны нуранг түүний машинтай мөргөлдөнө. Хүчтэй цохилтын улмаас машин хаднаас шидэгдэж түүнийг ангал руу гүн унахад хүргэдэг. Тэрээр уналтаас амьд гарсан ч машин нь тогтворгүй цаашид доош унах аюултай нөхцөлд байв. Хэсэг хугацааны дараа аврах нисдэг тэрэг ирж сэтгүүлч галсан нөхчдтэй ярилцлага хийх бөгөөд тэдний нэг нь Джобс, нөгөө нь Маркус юм. Тэд мөн өөрсдийн дарга галсан нөх албаны даргарыг танилцуулна. Рэй бол 600 гаруй удаагийн аврах ажиллагаанд оролцсон асар их туршлагатай нэгэн. Тэд натлаг аврахаар газар дээр ирэхэд машин нь унахын даваан дээр байв. Рэй аюулгүй байдлын арга хэмжээ авч нисдэг тэрэгний ойртох заавар өгнө. Түүний туслахуд аврах ажиллагааг эхлүүлж натлаг авахаар доош бууна. Джобс машинд кабель бэхлэхийг оролдох боловч кабель гулсаж тэр өөрөө хавчигдах аюулд орно. Ингээд Рэй аврах ажиллагааг үргэлжлүүлж маш хурдан шуурхай натлаг шүүрэн аваад машины кабелийг таслахыг тушааснаар Джобс чөлөөлөгдөж бүгд аврагддаг. Калифорнийн технологийн дээд сургуульд профессор Лоренс газрын хөдөлгөөний тухай лекц унших бөгөөд тэдгээрийн нэг нь Японд болж нэг арал анхны байрлалаасаа 2 м орчим шилжсэн тухай ярина. Тэрээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 9. 5 магнитудтай байж 20 м-ээс өндөр цунами үүсгэсэн тухай дурдна. Түүний судалгаагаар Калифорнийн гүндор оршихсан Андреас хагаралын дагуу газар хөдлөлт 150 жил тутамд болдогч эдгээр үйл явдлууд хэдийн хугацаа хэтрүүлсэн гэдгийг тэрээр анхааруулна. Тектоник хавтангууд дээр шинэ нөлөөлөл үүсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал юм. Сейсмологийн лабораторид судлаач Ким Лоренс Лас Вегасын орчинд тэдний мэдрэгчүүд барьж авсан зарим соронзон мэдээллийг үзүүлэх бөгөөд эдгээр нь зарим чичирхийллээс өмнө тохиолдсон байдаг. Энэ мэдээллээр тэд дараагийн хөдлөлтийг урьдчилан таамаглаж чадна. Ингээд Ким тэд энэ бүсийг судлах хэрэгтэй гэж санал болгодог. Гэртээ Рэй охиноо дуудахад тэр ээжтэйгээ амьдардаг бөгөөд эцгийнх нь салах явцад байдаг. Рэй охиныхоо эд зүйлсийг харж суугаад тэд бүрэн бүтэн гэр бүл байсан үеийн дурсгалыг олдог. Нэгэн далан дээр хоёр эрдэмтэн өөрсдийн тоног төхөөрөмж үр дүнтэй эсхийг шалгаж чичирхийллийг урьдчилан таамаглаж чадсандаа баярлах боловч харамсалтай нь мэдрэгчүүд гинэт хүчтэй соронзон дохионуудыг барьж араас нь 5,7 магнитудтай асар том хөдлөлт хананд хагарал үүсгэдэг. Хүмүүс айсандаа зүхтах бөгөөд Ким зүхтах гэтэл бүх зүйл нуран унаж байгааг хардаг. Тэр жижиг охиныг анзаарч түүнийг дагуулan аваад явдагч Лоренс хүрч чаддаггүй. Тэр охиныг хамт ажиллагч руу шидэх боловч өөрөө гам бариулт гацаж харамсалтай нь усны хог хаягдлын дунд урсаж оддог. Үүнийг харсан найз нь цочирдож алдснаасаа болж хөдөлгөөнгүй болдог. Рэй дээр буцаж очиход түүнд энэ эмгэнэлт явдлын талаар мэдээлдэг. Тун удалгүй тэрээр өөрийн хуучин эхнэр юм одоогийн нөхөр Даниэлтайгаа хамт амьдардаг Блейкийн гэрт очдог. Рэй Блейкээс волейболын тоглолтод хүргэж өгч чадаагүйдээ уучлалт гуйдаг. Харин Даниэл ажлын улмаас аялах болно гэж хэлээд түүнийг коллежид хүргэж өгч чадна гэдгийг хэлэхэд Блейк зөвшөөрдөг. Тэд баяртай гэж хэлээд явхаасаа өмнө Рэй охиныхоо дугуйг имад үлдээж түүний илгээсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурхыг зөвшөөрдөг. Рэй урам хуурсан байдалтай гарч эвлэрэх найдвартай хിവэр байдаг. Галс өнөх станцад Рэй далангийн усны улмаас ойролцоох хотуудыг устгасан эмгэнлийг харж тэд аврах ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болдог. Даниэлийн хувийн онгоцонд тэр Блейктэй ярилцаж Сан Францискогийн хамгийн өндөр хамгийн гоё барилга болох өөрийн бараг дуусгасан барилгаагаа түнд үзүүлдэг. Хоёр түүний компанид ирэх бөгөөд Блейк хүлээн авалтын хэсэгт хүлээж байх зураг Кимийн дурсгалд зориулан Лоренс чухал ярилцлага өгч нас барсан найзынхаа ажлыг танилцуулахаар шийддэг. Гинэт түүний туслахуд түүнийг дуудаж Сан Андреас хагарал их хэмжээний нөлөөлөлд бүртгэх гэж байгааг баталгаажуулсан мэдээллийг харуулдаг. Лоренс газрын зургуудад дүн шинжилгээ хийгээд энэ мэдээлэлд үндсэн Сан Андреас хагарал нурах гэж байгааг урьдчилан таамагладаг. Энэ нь цугласан бүх хүнийг цочирдуулж Лоренс бүгдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаадаг. Даниэлийн барилгын урд ширээн дээр Блейк Бин нэртэй залуутай таарч тэр ажлын ярилцлагад төгсөн байдаг. Удалгүй Биний дүү Али түүнийг энэ аянд дагуулахаар ирдэг. Дүүн ичимхий ахыгаа мэдэж Блейкээс дугаар аваад Бинд өгөхөд Бин улам ичдэг. Бин ярилцлагадаа дуудагдахад Али үлдэж Блейктэй ярилцаж байхад Имма нэгэн бизнес эмэгтэйтэй ярилцаж байдаг. Рэй түүнийг дуудаж өмнөх таагүй зан авирынхаа төлөө уучлалт гуйдаг. Имма түүнийг уучлалтагч гинэт бүх зүйл сэгсрэгдэж барилга гаахдаг. Имма айсандаа хаана байгаагаа Рэйд хэлэхэд тэр газар руу чиглэдэг. Замдаа тэр сүрлийн эхлэлийг нүдээр хардаг.
Лабораторид Лоренц газрын хөдөлтийн ноцтой байдлыг ойлгож, өчир хэмжүүрээр 6.1 магнитудтай байхыг урьдчилан таамагладаг. Хамгийн муу нь болоогүй байгаа бөгөөд мэдээллүүд бүх Сан Андреас хагарал өртөх болно гэдгийг харуулж байна. Үүний зэрэгцээ Блейк Алита баяртай гэж хэлээд Даниэлтай хамт явдаг. Гэвч зогсоол дээр тэд чичирхийлэлд өртөж хамгийн муугаас айж машинаар хурдлана. Харамсалтай нь барилга их хэмжээний эвдрэлд орж тэд мөргөлддөг. Жолооч нь дарагдсан ба Блейк ард суудалд гацдаг. Даниэл машинаас гарч тусламж олохоо амлаад Блейкийг улам аимшигт байдалд үлдээдэг. Тэр харуулд ойртож тусламж гуйх боловч болны дунд аимшиг нь дийлэнгүй, хан нуран олон хүн мөхдөг. Амь насаа айсан Даниэл барилгаас гарахаар шийддэг. Бин Даниэлийг ганцаараа явж байгааг хараад Блейкийн араас явахаар шийддэг. Нисдэг тэргэндрээ хот чичирч барилгууд нуран унаж байгааг анзаардаг. Имма хүмүүсийг дээвэр рүү ятгахыг оролцсон ч хэд гэсэн найзын улмаас хинч түүнийг дагдаггүй. Тэр дээвэр дээр гарч чаддагч барилга үргэлжлүүлэн нуран унаж тэр хог хаягдлын хамт хид хідэн давхар ундаг. Аз болоход тэр амьд гарч Рэд харагдах цэг хүртэл авирдаг. Рэ аврах сагсаа шидээд эмгийн хажууд нэг барилга нуран унах үед тэр гүйж бүх зүйл нуран унахын өмнө сагсыг барьж чаддаг. Рэ дараа нь эмэг дотогш авч газар хөдлөлтийн дараа нуран унсан барилгуудаас зайлсхийн хөөрдөг. Блейк рүү буцахад тэр аавдаа залгаж аюулд орсныг мэдээлж яриа тасрахаас өмнө байршлаа хэлдэг. Рэ эмэд охиноо аврахаар явж байгаагаа хэлдэг. Блейк айсан байдалтай байхад аз болоход бин болон түүний дүү түүнийг олдог. Тэд түүнийг хүчээр чөлөөлөхийг оролцсон ч машины дээрх хог хаягдал хэд хүнд байдаг. Бин хурдан сэтгэж гидравлик хэрэгслээр жинг үргэхийг оролцсон ч энэ нь хангалтгүй байдаг. Гэвч тэр ухаантайгаар дугуйнуудыг хий гаргаж машиныг хангалттай доошлуулж Блейк өөрийгөө чөлөөлж дарагдахаас өмнө зүгтэж чаддаг. Тэд тайвширч тэр тэдэнд аврагцсанд нь талархал илэрхийлдэг. Гэвч аюул бодит бөгөөд тэд барилгаас хурдан гарах хэрэгтэй болдог. Гудамжинд хог хаягдал зарим хүмүүсийг дарахад гурвал аюулгүй газар орогнол болдог. Лабораторид Лоренц хөдлөлт 9.5 магнитудтай байсан бөгөөд соронзон хэмжилтүүд хамгийн муу болох гэж байгааг харуулж байгаа тухай мэдээлдэг. 3 залуу электрон барааны дэлгүүрт орж харилцах арга олж эцэг эхтэйгээ холбогдож чаддаг. Блейк Даниэлийн түүнийг орхисон үйлдэлийнхээ талаар ярьж эмэг бухимдуулдаг. Рэ Блейкт илүү өндөр газар явахыг зөвлөж ингэснээр түүнийг аврах боломжтой болно гэдгийг хэлдэг. Үүний зэрэгцээ хотын гудамжинд хулчгар Даниэл нэг хүнийг гудамж руу түлхэж хүн амыг шүүрдэж буй хог хаягдлаас өөрийгөө хамгаалдаг. Нисдэг тэрэгний дотор хосууд асуудалтай болсныг ойлгож гинэт онгоц унаж эхэлдэг. Рэ чадварлаг нисгэгчийн хувьд дэлгүүрт аюулгүй газардуулж чаддаг. Тэд зарим хувцас аваад эмх замбраагүй байдлаас цухтаж улгайчийн машиныг олдог. Тэд машиныг авах боловч гарахаасаа өмнө зэвсэг дээрэмчнэрийг занал хийлдэг. Гал сөнөөгч хурдан тэр хүнийг зэвсэггүй болгож машин жолоодохоор сууна. Калифорнийн телевизэд Лоренц үзэж болох бүх хүнд шууд мэдэгдэл хийдэг. Тэрээр чичирхийллүүд дуусаагүй бөгөөд илүү том газар хөдлөлт ойртож байгаа бөгөөд эпицентр нь Сан Франциско хот болно гэж анхааруулдаг. Зам дээр хосууд машинд ярилцаж байхад Иммарыг нэг зүйлд анхааруулдаг. Рэ машинаа зогсоож гарч газар дээрх том хагарлыг харж тэднийг нэвтрэхэд саад болж буй Сан Андреас хагарлыг тодорхойлдог. Рэ ухраад машинд асуудалтай өндөр настай хосыг тойрох зам байгаа эсхийг асуухад тэр хүн зөвхөн 100 км ухрах хэрэгтэй гэж хэлдэг. Тэр хүний малгайг таньж Рэ шүхрээр үсрэх сургуулийн талаар асууж тэднийг чиглүүлсний хариуд өндөр наснуудад машинаа өгдөг. Шүхрээр үсрэх сургууль дээр Рэ аяллаа үргэлжлүүлэхэд ашиглах жижиг онгоц олдог. Түлш цэнгэлж байхдаа Рэ салах шалтгаануудын нэг байсан дуучлалт гуйж нөгөө охиноо алдсан өдрөө гашуунаар дурсан санаж түүнийг аюултай зав гатлахаас аврах боломжгүй байснаа сандаг. Энэ явдлаас гэмтэж Рэ хайхрамжгүй болж өөрийгөө буруутгаж хүн бүрээс холдсон байдаг. Эмма түүнийг энэ нь түүний буруу биш гэж тайвшруулдаг. Дахин холбогдсны дараа тэд Сан Францискоос Блейкийг олохоор хөдөлдөг. Бид гурвал нүүлгэн шилжүүлэх чиглэлийн дагуу явж буй олон дунд харж байна. Замдаа тэд эмнэлгийн хэрэгсэл харилцааны радио авахар гал сөнөөх машинд зогсдог. Тэдний зорж буй хотын өндөр цэг нь сүрлээс болж хаагдсан тул тэд өөр газар явах ёстой болдог. Гэвч бин хүмүүс уул руу чиглэж байгааг ажиглаад тэд ч мөн адил хийхийг санал болгодог. Харин Блейк аав нь тэднийг аврах болно гэж шаарддаг. Аль мөн өндөр газар явж Блейкийн төлөвлөгөөг дагахыг шаарддаг. Рэ Имма хоёр хотыг тойрон нисч нисэх онгоцны буудал дээрх эмх замбраагүй байдал зүйлийг нүдээр харж буух боломжгүй болдог. Бейсболын цэнгэлт хүрээлэн анзаарч Рэ онгоцыг далайд унахыг зааварчилдаг. Тэр Имма хоёр цэнгэлт хүрээлэн рүү үсрэхэд бэлдэж Рэ Иммаг өөртөө ууж бейсболын цэнгэлт хүрээлэн рүү аюулгүй үсдэг.
Бүлэг өөрнийг том чичирхийллийг мэдэрсэн ч Лоренс хамгийн муу нь энд биш, харин Сан Францискод болно гэж хэлдэг. Үүний зэрэгцээ Блейк Бин алинаар өндөр газар авирч байх бөгөөд тэр Даниэлийн барилгын ойролцоо байгааг анзаардаг. Гинэт хөдлөлт хотод цохиж илүү их сүрэл учруулдаг. Эмх замбраагүй байдалд Бин хөлөө шилэн хэлтэрхэнд гимтэж Блейк аль хоёр барилгууд 9 цайз мэт нуран унах үед үлддэг. Гүүрнүүд хоёр хуваагдаж хот далайн давлгаа мэт сэгсэрдэг. Рэй хүмүүсийг хорогдох газар чиглүүлэхийг оролдож нэг залуу охиныг заавал үхээс аврахад тусалдаг. Тоос сүрсний дараа Рэй имманаар бүрэн сүрсэн хотод өөрсдийгөө олж охиныхоо хувьд хамгийн муугаа сайдаг. Бууж өгөхгүй байхаар шийдсэн Рэй хотыг заваар туулахаар шийддэг. Үүний зэрэгцээ Блейк шилийг зайлуулж Биний хөлийг боож өгдөг. Калифорнид буцаж ирэхэд Лоренс мэдээлэлд дүн шинжилгээ хийж хөдлөлт 9 цэг 6 магнитудтай байсан нь бүртгэгдсэн хамгийн хүчтэй нь болохыг олж мэддэг. Гэвч эмгэнэл дуусаагүй. Учир нь Рэй далайн ус ухарч байгааг анзаарч замдаа цунами ирж байгааг илтгэдэг. Тэд хотын булангаас хурдан гарах хэрэгтэй болдог. Хот даяар тохиолдол дуугарч үүнийг сонссон 3 залуу барилга руу яаралтай давхидаг. Рэй завин дээр аимшигт цунами ойртож байгааг харж давлгаа эвдрэхээс өмнө түүнээс дөрүүлэх нь амьд үлдэх цорын ганц боломж гэдгийг ойлгодог. Рэй хурдалж завийг бараг ерөн хазаалгадаг. Түүний өмнө том ачааны хөлөг гарч ирэх боловч Рэй аюулаас зайлсхийдэг. Даниэл руу буцахад тэр голден гейт гүүрийг гаталж байхад цунами эргүүлсэн ачааны хөлөг гүүртээ мөргөлдөж гүүрийг устгаж Даниэл чимэглэг дор дарагддаг. Дараа нь бид асар том давлгаа замаас нь бүх зүйлийг шүүрдэж буйг харна. Үүнд өгөхөөсөө өмнө тэврэлцсэн хоёр өндөр настан ч багтана. Хотын төвд байгаа хүмүүс мөн давлгаанд өртөж хөлөг онгоцууд тэдний дээгүүр шидэгдэнэ. Гурвал руу буцахад тэд шатаар авирсанд зам хаагдсан тул үргэлжлүүлж чадахгүй. Тэд доод давхурт гарч удалгүй дуу чимээ сонсдог. Шилээр дамжуулан тэд асар том давлгаа барилгуудыг нурааж байгааг харж удалгүй тэднийхтэй мөргөлддөг. Тэд доод давхурт байгаа тул ус орж ирээд тэднийг бараг шүүрэн авч явна. Гэвч гурвал барилцаар одоохондоо аюулгүй байж чаддаг. Рэй живсэн хотод орж бүрэн сүрлийг хардарч охиноо амьд олох найдвартай хിവэр байна. Аз болоход бид Блейкийг Бин аль нартай хамт харж тэд удалгүй дээш давхурт гардаг. Аль хэрэгтэй зүйл хайж байхад Бин Блейкийн өөрийгөө болон бусдыг халамжлах чадварыг биширдэг. Тэд эцэстээ өмсөлцөх бөгөөд энэ нь айлд ах нь эцэстээ хэн нэгнийг олсонд баярлуулдаг. Хүү ус авчрахаар явхад тэр завин дээр хоёр насанд хүрэгчдийг харж Блейк шалгахаар очиход тэд өөрийн эцэг их болохыг ойлгодог. Харамсалтай нь тэд Рэйгийн анхаарлыг татаж чаддаггүй бөгөөд тэр удалгүй холддог. Гинэт ногоон гэрэл им Рэй нарын анхаарлыг татаж тэд эргэж харахад ойролцоох охиноо хардаг. Энэ бол баяр хөөртэй уулзалт боловч залуучууд аюулгүй биш байна. Барилга чичирч одоо живж байна. Ус давхар руу орж залуучуудын дунд аимшиг төрүүлдэг. Аз болоход Бин дүүгээ шүүрэн авч аюулгүй газар хөтэлдэг. Тэр бүр Блейкийг эргэж хайх гэж оролцсон ч ус удалгүй бүх давхрыг бүрхэж авдаг. Гадаар юмд хүлээхийг хэлээд охиноо аврах болно гэж хэлнэ. Дараа нь тэр түүнийг үнсээд ус руу шумбана. Давхар дотор бид Блейкийг гарч сайж гарч идэнтэй харж байгаа ч хаалга нь хог хаягдлаар хаагдсан тул олж чадахгүй. Рэй түүнийг олж хаалгыг цэвэрлэхийг оролцсон ч чаддаггүй. Бин дүүгээ дээд давхарт үлдээж Блейкийг хайх зур хүлээхийг хүсдэг. Үүний зэрэгцээрээ охин хоёр сүүлчийн амьсгалаа авахд тэрээр агааргүй болж бүх найдвараа алддаг. Тэр живж эхлэхэд аав нь өөр охин алдахаас татгалзаж ер бусын хүч олж хог хаягдлыг түлхэж зайлуулдаг. Эцэст нь тэр ухаангүй Блейкийг аварч дээд давхарт гаргаж чаддаг. Тэр тэнд Бин болон түүний дүүг олж охиноо яг тэнд амьлуулахыг оролдож байхад өөр барилгаар тулгуурласан барилга хязгаартай хурч нурагшихсан байдаг. Дараа нь Бин төмөр хоолой барьж шилийг хагалахыг оролддог. Үүнийг харсан юм нөхцөл байдлыг ажиглаад дараа нь гүйж шилийг хагалж охиныхоо гарт хүрэхийн тулд завийг ашигладаг. Тэд бүгд завинд гарч иммэ хурдалж байхад барилга тэдний дээр нуран эхэлдэг. Гэвч аз болоход тэд амьд цугтдаг. Аюулгүй зайд хүрсний дараа тэдрийг амьгүй мэт санагдах охиноо амьлуулах гэж дэмжиж буйг төвшин хардаг. Энэ бол сүүлчийн өв залхамжлагчаа алдах боломжтой тул гүн гашуудлын мөч юм. Гэхдээ Рэй бууж өгөхгүй анхны тусламжаа үргэлжлүүлэн үзүүлдэг. Аз болоход Блейк дахин амьсгалж цэрээд эцэг ихээ тэрвэрэн авдаг. Энэ нь Бин түүний дүү нарыг баярлуулж Рэй энэ удаа охиноо аварсандаа тайвширдаг. Нөгөө талаас дэлхийн өнцөг булан бүрийн мэдээний сугууд сүрлийг мэдээлэх үед Лоренс хар дарсан зүуд эцэстээ дууссан тайвширч байна. Хэдэн цагийн дараа бид Рэй түүний гэр бүл хоёр ах дүү нарыг хамтдаа улс дээр харж цэрэг хүн амд тусламжийн лагер байгуулсан байдаг.
Тэд сүрсэн хотыг харж байгаа ч бусад орнуудаас туслахаар ирж буй хөлөг онгоцуудыг хардаг. Кино таалагдсан бол лайк болон subscribe дараарай. За баярлалаа. Сайхан амарцгаагаарай.